Сайн байцгаана уу Зулагийн дотоод аяллахаа. Өнөөдрийн подкастт маань сэтгэл зүйч Долгор Сүрэн Доогийн маань хүрэлцэн ирсэн байна. Доогийн маань өөрийгөө танилцуулаад тэгээ хоёулаа өнөөдөр ямар сэдвийн талаар ярилцгаа. Тэгээд тэгээ хоёулаа подкаст эхэллээ. За би одоо яг мэрэгчлэрээ сэтгэл судлаач мэрэгчлэрээ 12 жил нийт ажилласан байгаа. Тэгээд ерөнхийдөө одоо хүүхэнд зөвлөгөө өгөх чиглэлээр илүү их төлхөө ажилладаг. Тэгээд энэний хажуугаар би илүү их нөө судалдаг зүйл маань болохоор өөрийгөө хайрлах. Ер нь өөрийгөө хайрлахгүйгээр бид нэр амьдралын утга учир гэдэг зүйл юу нэг байдаг юм уу гэдэг тийм одоо сэдвээр өнөөдөр ярилцъя гэдээ одоо зулаадаа юу яагаад санал тавиад тэгээд энэ ирсэн байгаа. Баярлалаа. Яг л гоё сэдвүүд өөрийгөө хайрлах гэж ер нь юу юм тэгвүлээ. Ер нь хайр гэж юу юм? Хайр гэж юу вэ гэхээр тодорхойлж чадахгүй хүмүүс бас байгаа шүү. Тийм. Яг нэг хайрыг янз бүрээр л нэг эрдэнэтэд ингээл ингээл байдаг шүү дээ. Гэхдээ яг нэг ингээл хайр гэд миний нэг яг юм санал нийлдэг зүйл болохоор юу вэ гэхээр нөхцөлгүй ямар ч тийм нөхцөлгүйгээр өөрийгөө хүлээн зөвшөөрж хайрлна гэдэг чинь тэр бол хайр юм а тий. Бид нар яг ингээд өөрсдийнхөө хүүхдийг ч гэсэн ямар нэгэн нөхцөл тавьж л байдаг. Өөртөө ямар нэгэн нөхцөл тавьж л байдаг. Тэгээд ээж аав юу гэдэг нь тэгээ 90-ийнхаа бүх нөө хайртай гэж байгаа хүмүүстэй нөхцөл тавьж л байдаг тий. Нөхцөлгүйгээр хайрлна гэдэг чинь яг нөө тэр үнцгүйгээр одоо тэр нэг юм яг тэр мод байлаа гэхэд тэр үнц ухсааныг жоохон хэцүү бах. Одоо нөгөө бид нар нөгөө төрж өсөөл амьдралын тэр нэг утга учир биднэрт нэг юм үзэл бодол гээл зөндөө юмнууд байгаа шүү дээ. Тэр нэг зовлон ямар нэгэн зүйлийн одоо тэр өвчин эдгэрэл гэх мэтчлэн зөндөө зүйлс байгаа тий. Гэтэл яг энэ дээрээс бид нар ингээд яг нэг хувь хүн бие хүн болоод ингээд төлөвшсөн байгаа дээр бид нар яг өөрийгөө хайрлана гэдэг чинь нэлээд том зүйл болчихж байгаа зү тий. Тэгэхээр тэр зүйл чинь одоо бид нар 30 нас хүрлээ, эсвэл 20 нас хүрлээ, 10 нас хүрлээ гэхэд яг тэр мөчөөс эхлээд хайрлаж эхлэн гэдэг чинь жоохон зарим хүмүүст төвхтэй байдаг бах. Зарим хүмүүст амар байдаг байж магадгүй. Гэхдээ өөрийгөө хайрлана гэдэг чинь яг нөхцөлгүйгээр чи өөрийгөө хайрлаж чадахгүй гэхээр энэ бас нөгөө нэг юм маргаантай бас зөндөө ойлголтууд байдаг л да. Одоо чинь хэд psychopath гэх нэг хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүд нь одоо тэр хүмүүс маань чинь нөгөө өөрийгөө л хайрлахаас бус түүнийг хайрлах ямар ч мэдрэмж алгаа гэдэг. Гэтэл тэр хүн ч гэсэн өөрийгөө хайрлахыг мэдрэмж гэдэг зүйл байгаа мó байхгүй мó гэдэг. Бас юм байгаа шүү дээ. Тийм эргэлзээтэй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг энэ ойлголт маань хүмүүс нөгөө нэг жоохон ингээ буруугаар ойлгоод байдаг. Зөвхөн өөрийгөө л бодоод ах юм уу ингээд ах юм уу гэдэг. Гэтэл нөгөө эсэргээрээ тэр нөгөө өөрийгөө хайрлна гэдэг чинь хүн одоо тэр өөрийгөө хайрлна гэдэг маань ингэж явж агаад өөрийнхөө тэр дотоод нэг юм тусгал байгаа шүү дээ. Өөрийгөө юу гэж бодож мэдэрч ер нь гаднах ертөнцийг яаж дотооддоо хүлээж авч ийна гэдгийг гаргаж ирж байгаа зүйл нь тэр хүмүүсийг ерөөсөө тийм утгаараа харж яадаг гэсэн үг. Тэгэхээр тэр хүн юу вэ гэхээр өөртөө цаг зав гаргах гэхээр юу уянгалцсан яатсан, юу маягтай яатсан гэдэг ч юм уу тийм нэг юм зүйл хилдэг. Тийм хүн харагдах юм бол тэр хүнд бас тэгж харагдаад байгаа гэсэн үг. Одоо нэг юм өөртөө цаг зав гаргаж байгаа эмэгтэй нэг юм шалчгансан ч юм уу нэг юм одоо яага маялаа гэдэг юм тийм нэг бодохгүй байгаа ч юм уу тий. Одоо юм одоо амар мохоо хуваачсан ч гэдэг юм уу тэг гэх мэтчлэн байдаг. Тэгэхээр тэр хүн өөртөө яг яаж цаг зав гаргаж ийн яг өөрийгөө яаж одоо хэрэг хайрлж ийн тэр хэмжээгээр бусдад яг тэгж харилцсан гэсэн үг. Яг тэгж харилцсан гэсэн үг. Одоо тэгэхээр нөгөө нэг өөрийгөө илүү хайрлаж зөөлөн хандах тусам өөр хөвгттэй ч эргэн тойрныхоо хүмүүст ч гэсэн яг тэгж зөөлнөр хандаж эхэлнэ гэсэн үг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бид нар нөгөө нэг хэрэг тэгж чадахгүй ингээд нөгөө нэг юм яатсан маялцсан ингэж байгаа юм маань асар их нөгөө дотоод зөрчилдөөн гэдэг зүйлийг мэдэрч амьдарч байгаа гэсэн үг болчиход байгаа. Тэгэхээр нөгөө өөрийгөө хайрлна гэдэг зүйл дээр энэ дотоод зөрчил гэдэг зүйлийг
та мэдэрчл байгаа бол ямар нэгэн байдлаар одоо амьдралын чинь ямар хэсэг дээр ч юм уу зөрчилдөөн тэгээ юу харилцаач гэдэг юм бие махбод ч гэдэг юм уу эрүүл мэнд ч гэдэг юм уу гэх мэтчлэн зүйлс дээр ингээ илэрч гарч ирээд байдгиймаа гэдгийг одоо цаг тутам л ер нь бол ярьж байгаа шүү дээ тийм. Ер нь бол өөрийгөө хайрлна гэдэг маань юу вэ гэхээр хамгийн сайнаар өөрөө цэвэрхэн байх хамгийн гадаад үзмжээч гэсэн цэвэрхэн өөртөө таалагддаг байх авч явах. Тэгээд бусад өөрөөгөө тэр хүн маань хүлээмжшүүлсэн. Тэгээд тэр хүн одоо магадгүй ингээд гоё нэг гоё хувц өмсөө явж байгаа тэр нь өөрт нь таалагдсан байж болно шүү дээ тийм. Тэрийг хүлээмжшүүлдэг. Тэрэндээ өөртөө итгэлтэй алхаж чаддаг. Тэрийг өмсчих юм бол бусад хүмүүс юу гэж хэлэх бол яах вэ гэд ингээд явж байхад тэр хүн өөртөө нөгөө итгэлгүй тэгэл нэг юм бус хүмүүсийн аясаар нэг юм дээрээсээ хувцс нөмөрчихсөн тэгэл нэг хоол хүнс гэр орны бүх юм л ингээл эргэн тойрныхын тэр нөгөө амьдралын бүх юм аягийн зүйлсүүд бусад хүмүүс зориулагдсан болчиход байдаг. Яг тэгсэн. Сая тул стил гэл. Одоо энэ асуулт магтгүй давхцаад ярих зүйлэн давхцаад байж магтгүй. Нэрэл бид нар тэгдэг штэ ингээд би зулаа одоо өнөөдөр ингээд нэг богинохон миний өмсөд явах. Угаасаа насаар өмсч үзэг юм билээ. Би бүр жоохон бахтаж өмсч үзэг юм билээ. Одоо би яг өнөөдөр ингээд гараад шүүгнээс ухаад ингээд богинохон миний өмсөд явал би ээж гэсэн төртөө юм байхгүй юу? Хоёр хүүгээ ээж үйж нэг намгүй гэд бодчих юм болов гэд энэ байхгүй юу? Энэ чинь нөгөө яг би өөрөө өмсмөр байгаа мөртлөө тэр хүний бодол уг нь бол тэр хүний л бодол байгаа гэдэг чинь тий. Бидний сэтгэл зүйч нарын өөрсдийнх дотроо байдаг ойлголт. Тэгээд сэтгэл зүйч нарыг одоо нийгэм хүлээж авч байгаа ойлголт нь бидний чинь ингээл нэг юм шил зүйлгээл тий өсийг ингээд шуулгуулаад эмэг зүүхгүйгээр ингэр задгаа юм өмсөхгүйгээр тий нэг юм офс дотроо нэг юм хар бараа хувц өмсөхийг биднээс нийгэм бид өөрсдөө салбар дотроо ч гэсэн биенээсээ шаардаад байгаа шин. Энэ тал дээр нэг сая нэг дагийн маань ингээ хувь хүн төлөө нэг чиглэлд асуухаар болох юм болов айгу гоё ингээ бүжиг сурж байгаа юм билээ шүү дээ тий. Энэ бас нэг өөрөөгөө нэг эвдэж байгаа нэг бол ингээ өөр хамт дотоод зөрчлөө ингээ тайлж байгаа нэг хэлбэр гэж болох уу? Ер нь бол яг би өмнө бүжиглдэг байсан шүү. Тийм үү? Тий. Одоо нэг бүжгийн дүрний аюу их тийм сонирхолтой тийм багасаа тэгэд яг нэг завсарласан хэсэг маань болохоор нэг юм 5 жил одоо хүүгээ гаргачаад 5 жил нэлээд завсарлсан байсан. Тэгээ нөө одоо бид нар чинь нөгөө дотоод хүүхэд ч гэдэг юм нэг зүйл байгаад байдаг шүү дээ. Тэр хүүхэд маань угаасаа бүжиглэх дуртай охин байхгүй юу? Тий. Тийм. Тэгэхээр нөгөө нэг би нөгөө нэг яг энэ тал дээр угаасаа бүр миний байр суурь юм хайрцаглагдмал сэтгэлгээ гэдгээс би ингээд бүр юм гарч амьдрмаар байдаг байхгүй юу? Хэрвээ бид нар яг тийм зүйл би яг тэр үзэл бодлоосаа хазаад амьдрчих юм бол би яг бидний шиг зөвөөсөө хошин шугаал ингээл амьдрах байхгүй тийм юм уйт гартай. Тэгээ би магадгүй 70 нас 80 нас хүрсэн хойно яа нэг 30 настайдаа тийм өмсч үгүй яатсан. Би тийм хөвшин биш байсан биш. Би залуух нараа байсан биш гэдэг юм уу тийм. Ингээд харамсаад суухгүй тулд одоо би нөгөө хийж чадах бүх зүйлээ хийж амжуулж ингээд явахыг хүсдэг. Би 30 настай сэтгэл зүйч бай тэр хүн тийм хувц өмсөд байж бол би тэр хүний хүлээмжшүүрнэ. Яагаад гэвэл тийм тэр өөрийгөө хүлээмжшүүр гоё харагдаж байгаа болов ямар гоё юм бэ. Тэг өөрхөн юуг ингэж чадчих штэ ийм зүйл өмсөж штэ гэж харна. Тэрнээс шин ямар байлаар гэд ингэж харж байгаа бол та өөрийгөө хүлээмжшүүргүй. Тэ энэ чи ямар онцгой юм байна вэ гэд ингэ харж байгаа бол өөрийгөө хүлээмжшүүргүй гэж ойлгох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Бусад хүний хүлээмжшүүрч чадахгүй байгаа хүн маань юу гэхээр өөрийгөө хүлээмжшүүрөөгүй тэр зүйлс нь маш их байна. Бусад одоо 90 тойронд одоо чинь хэд ингээл бадуур хоолны газар ямар нэгэн найзуудтайгаа ингээл явдаг ингээ хүмүүс шүү дээ тий. Тэнгүүд нөгөө нэг ингээл 90 тойрныгоо ингээл голоол тэр чи юм байна, энэ чи юм байна. Энэ хүнж таалагддгүй тэр хүнийг ингээ авчрахгүй би тэр хүнтэй ингэдэггүй ч гэдэг юм уу те. Ингээд нөгөө нэг өөрийгөө хайрцаглаад 90 тонныхоо тэр хүрээл бүх юмыг ингээд байхгүй болгох тусам тэр хүн улам жижигэрж идэг. Одоо юу вэ гэхээр бүх талбараараа одоо амьдралынх нь тэр зорилго, ажил, танилын хүрээ тэгэл
цаадал нь өөр хүн тэр нөгөө нэг харж байгаа үнцг нь хүртэл хайрцаглагдчих эхэлдэг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг тэр зүйлсийг одоо ямар ч нөхцөл байдалд байсан би өөрөө байж өөртөө тэр газар ажралтай байгаа бол болчих тэр хэмжээнд хүн ер нь бол очсон цагтаа би одоо яг өөрийгөө хайрлаж эхэлж байгаа юм байна гэж. Тий. Сая доогийн зулаа ер нь одоо саяны яриагаар одоо тий бүх офс өмссөн ч юм уу нүдний шил зүүсэн өсөө шуусан өсгүүчүүд октойгоо буруу гэх гэсэнгүү тий. Та дотроо гоёмоор байгаа мөртлөө тэр нүдний шилийг тайлаад хаямаар байгаа мөртлөө тайлж чадахгүй тэр дотооддоо зөрчилдөөний чинь л хилж байгаа шүү гэд тодтохоор одоо бухаар л жоохон бөөрн хэлээд ярмаар бас санагдлаа санаж байгаа хугацаанд. Тэгээ сая амьдралын утга учир амьдралын үнц юм гэлэхлээ шүү дээ тий. Манай доогийн хувьд бол амьдралын утга учир гэж юу юм бэ? Амьдралын үнц нь юундаа оршоод байгаа юм шиг байна. Амьдралын утга учирын талаар зөндөө судалж үзлээ л дээ. Мэдээж онлайн хүрээнд ч гэсэн бид нэр судлаа шүү дээ. Яг юу юм бэ гэл. Тэгээ яг нэг одоо яг ингээл бид нар чинь сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Тэгэл ямар нэгэн одоо байдлаар ингээл зөндөл хүний амьдралыг ингээл сонсож байгаа тий. Тэгэхэд яг нөгөө талаараа аягүй тийм сүрвч юм шиг хүнд юм шиг мэрэгчлэлтэй. Хүмүүс ер нь аягүй тийм хүнд зүйл гэдгийг ингээл даван тулаад тэгсээр нэг ингээл амьдарсаар байдаг шүү дээ тий. Гэтэл ер нь бол яг эргээд ингээд яг харж байгаа тэр хүмүүсээс одоо настай автар ч гэдэг юм уу тэр хүмүүсээс ингээд харахад тэр хүн би ажиллаад хийдэг байсан ч гэдэг юм уу тэрэндээ одоо тийм юусаа ярьдаг шүү дээ. Тий эцээцэд би ажиллаад хийгээд байсан манай хүүхдийн чинь ингээл уцаа ширтэл ингээл тий намайг гэдгийг ч юм уу нэг тиймэрхүү юм ярихгүй л болов гэж бодож байна. Эргээд бид нар амьдрал хөшин болчоод ч юм уу эсвэл нүдэн айнах тэр мөчтөө бид нар яг юу бодох юм бэ гэдэг талаар бодоход бид нар ханамжтай амьдрсан юм уу тий чи яг сайхан амьдрсан юм уу эсвэл бид нар тэр гой дурсамжтай зүйлүүдээ бодох юм уу тэгэхээр тэр нэг таны тэр бодол дотор ч гой дурсамж их байлгамаар байгаа мó муухай дурсамж их байлгамаар байгаа мó гэдэг зүйлийн талаар би нөгөө сүулдэ ингэж бодсон. Тэнгүүд нөгөө нэг тэр маань юу гэхээр бид нар сайхан тэр гой тийм эргээд бодоход нэг сайхан дурсамжтай бид нар үлдэх нь хамгийн чухал юм шүү. Хүүхдүүдтэйгээ гоё ингэж аялж ийж үлээ. Хүүхдүүдтэй би нэрээ ийм цаг гаргадаг байсан тий. Тэр хүмүүсийг ямар хүн болохыг ингэж харсан билээ гэдэг ч юм уу тий. Одоо хамгийн гоё аяллууд байж болно шүү дээ. Тий. Хүүхдүүдтэйгээ турсамж бүтээсэн тэр хүмүүст зориулсан ийм гэр бүлэрээ гоё аялсан гоё турсамжууд байж болно шүү дээ тий. Гоё зургууд бүтээж болно. Эсвэл одоо гоё хоол молыг намталж үзэх зорилготой ч байж болно тий. Энд чинь өөрөө таны тэр тархинд одоо зураг муруу бичлэг одоо үлдээгүй байгаа ч гэсэн тархинд чинь нэг турсамж гэдэг зүйл үлдээдэг байхгүй тий. Тэгэхээр сайхан турсамж тий гэдэг зүйл юм байна гэдэг нэг углуур нэг юм жижигхэн үг хэрнээ тэр цаанаа нэг юм утга учиртай зүйл байна. Бид нар энэ сайхан турсамжийн төлөө ч юм уу амьдрахаас илүү тэр хүн намайг юу гэж хэлэх бол гэдгийн төлөө амьдраад байгаа мó гэдгийг санах тий санах нь амар чухал. Тэгээ тэр хүн намайг ингэ хэлж ярьж л шүү дээ. Тий. Одоо би тэрнээс илүү ч гэдэг юм уу ингээд тийм нэг ховж юмны төлөө бид нэр эцээцэд нэг амьдрах нь амар утгагүй байхгүй тий. Зүгээр тэр хүн яриул ярьж л хэлдэг. Зүгээр ингээ урагшаага ингээ хараад гоё өөрөө ингээд өөр хайрлал амьдарч юу тэр хувцыг өмсөөл хажуугаар ч хүн муу хаарна гэдгийг бодох юм уу эсвэл зүгээр тэр хуцаа өмсөд хажуугаар нь хүмүүс ингээд мэдээж хүмүүс нэг хардаг шин гоё үзлээ тэр ингээд юу н хардаг үстэй тийм ингэж ингээд тэр мэдрэмжийг бид нэр авах нь чухал юм уу гэдгийг өөрөөсөө асуу. Би хайдаа тэгэхээр гоцчдаг байхгүй. Яна буруу болцсон болов арай тод арай гангалчуу гэдэг ингээд тэгэхээр л нөгөө нэг бидний нөгөө социалын хүмүүжил ороод ирж байгаа байхгүй. Социализ гэхээр нөгөө социалын нийгэмд хайртай хүмүүс зөндөө байдаг шүү. Дуртай хүмүүс зөндөө байдаг. Гэхдээ яг тэр хэсгийг л яг төвлөж байгаа. Тэр чинь социалын үйлдэлтүүд болохоор тийм нөгөө. Тийм. Тэгэхээр тэр чинь ерөөсөө тэгж хараагүй тэр чинь гоё харагдсан учраас хүний нүд тийшээ яваад шүү гэдэг л амарсан санах хэрэгтэй байхгүй юу тийм. Тэгэл хүн яриж харахаар би боддог шүү. Муухай нэг тийм нүдэнд өртгөөргүй юмыг бол хүмүүс нэг харддаг шүү дээ тийм.
Тийм тэгэж харцаа энэ ямар гоё гэж харж байгаа зүйлээ хардаг байхгүй. Тийм. Тэгэхээр нэг хит яг хүн өөрийгөө мэдчихэж байгаа шүү дээ. Би хит ингээд бүр нэг амар бүр гаж мэдээж одоо хувцлахгүй шүү дээ. Тийм бас хүний бас хэмжээ хэл хязгаар гэж юм аа мэдчихэж байгаа болохоор тэгээ тийм л байвал болоо ахгүй. А түүнээс ш одоо бид нөгөө одоо нийгэмд одоо ингээд буруу үлгэр дуурайл үзүүл буруу бай тий одоо хит юм гаж үзэл дэлгэрүүлэх гэж бол энийг яриаггүй зүгээр ингээд тэр нэг дотор байгаа өстө тэр догийг хэлж байгаа тэр 7 настай нэг бүжиглэмээр байгаа жоох охиныг гаргаж ирээд бүжиглүүлчихэд л болж байгаа хэрэг тий тэр нэг камерын өмнө суух өстө тэр нэг гоё эндэр дээр гараад үг хэлэх дуртай тэр нэг хүүг тэр эндэр дээр гаргаад үг хэлүүлчихэд л болох байхгүй. Энийг ярьж байгаа шүү гэд. Одоо сэтгэл зүйч гэдэг мэрэгжилчин хүртэл ингээд би ингээд өөрийгөө бас ингээд ажиглаж сууж байна. Хүнийг ийм ухаан нэг юм бөөрөнхий болгочдөг юм байна. Яна ингээд хэлчихээр ингэх юм болов. Тэгээд хэлчихээр тэгэх юм болов гэж байгаа чинь энэ одоо нөгөө энэ мэрэгжлийн одоо онцлог байгаа шүү дээ. Тэгэхээр за энэ хүнд одоо энэ утгаар байхгүй юм чинь энийг бараг одоо би яриануудаа бараг ингээд хойсон тайлбар гэдэг муухай хэлбэл ингээд бөөрөнхийлүүд явдаг. А гэтэл яг зулаа гэдэг хүний яг хувь хүн одоо ингээл те юм хэлчихэл өөрөө тэрнийхээ хойноос засдаг хүн үү гэвэл үгүй л байна. Тэ төс тас ингээл ийм. Тэгээ би сайн нэг доогийнхаа нэг хувь хүн рүү чиглэж их асуусан л та тий. Тэр ямар ч байсан тэр амьдралын утга учир гэж юу вэ гэж асуусан. Тэр 7 настай доогийг ямар ч гэсэн гаргаж ирээд гоё бүжиглүүлээ л байгаа юм байна. Тийм. Өнгөрч айгу бахархаж जैन, цагаан хатаархал төрж जैन, чадж जैन тий. Баярлаа. Тэгээд яг хөө тэрэнд ерөөсөө би яагаад тэр хүүхдийг гаргаж ирнэ үү? Ямар ч л байсан өөртөө амар гоё байгаа учраас болон яа тэр өөрөө явж илээ намайг ойлгох нэг нь ойлгохгүй нэг нь ойлгохгүй ч юм уу тэгээд тэр бол ерөөсөө нэг юм хамаарлаг болсон гэх юм уу. Тэгтээ яг нэг юм тэгэхээр энэ хэмжээнд хүрэх гэж айгуу тийм удаан хугацааны судалгаа зөндөө юм яаж байгаа шүү дээ. Нэг өөрийгөө судлалаа нэг юм байгаа юм байна. Би энэ дандаа өөртөө ингэ харьцуулж ер нь л судалж байгаа хүмүүс ч гэсэн тэгдэг баха тий. Одоо тэгдэг байхаа ч гэж энэ тэгдэг юм шиг байгаа. Нэг ингээл ямар нэг юм судалгаараа за ингэ би нэг ингэжээс учраас ингэдэг. Нэг ингэдэг ч гэдэг юм уу. Тэгээд ер нь явсны эцэс та ер нь л өөрөөхөө байсан. Өөрийгөө ер нь ингэж хайрцаглаж боож одоо хамгийн наазах нь одоо бид нар мэдрэмж гэдэг зүйлээ бид нар гадагшлуулахгүй бол тэр чинь эмгэг болдог гэд ярьдэн шүү дээ тий. Тэрийг наазахын мэдрэмж гэдэг зүйлээ бид нар ингээ хордог хүмүүс чинь үйлдэл ийм би арчаагүй бус хүмүүс намайг тэгж хэлнэ. За ингээд би өөр газар уйлна ганцаар ч гэдэг юм уу тий. Зүгээр ч нэг юм хүснээрээ уйлдгүй. Хүснээрээ юу яадгүй. Инээж чадахгүй. Хүснээрээ бид нэр жаргалтай байж чадахгүй, хүснээрээ зовлонтой ч байж чаддгүй. Яг үүндээ бол ажил явдал боллоо гэл ингээл яхад бид нар уйлж чаддгүй ш. Нэг хүн нэг нэрэлтийн уйлж болохгүй ш. Одоо ингээл ингэдэг гэл. Гэтэл бид нар тэр нэг тэр мөчөд хамгийн сайн гашуудлаа тэр тухайн үедээ тайлж чадсан өмнө дараа нь бид нар одоо тэр хүнд байдалд орох тэр гашуудлыг даван туулахад бүр хүндрэлтэй болдог. Харин тухайн үедээ маш сайн чаналж уйлж тэр шаналлаа маш гадагшлуулж чадсан хүн маань дараа нь тэр гашуудлаа даван туулахад айгүй хэлбэр байдаг байхгүй. Тий. Одоо хүлээн зөвшөөрөл явагдах гэдэг шүү дээ. Нөгөө одоо чинхэд одоо юу гэдэг үнэхээр нас арсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүнд байдаг ч гэдэг юм. Тэр мөчүүд ингээд үе шатууд байгаа шүү дээ. Тэднэрээс ч гэсэн ингээд даван туулахад хэлбэр байдаг учраас бид нар яах вэ гэхээр наазах нь тэр сэтгэл хөдлөл гэдэг зүйлээ бид нар хүлээн зөвшөөрөөд гадагшлуулж сурах нь амар чухал байдаг. Тэгвэл энэ сэтгэл хөдлөл гэдэг юмны цаана ямар хүлээлт байдгийг гэдэг бас ойлгох юм бол бид нар сэтгэл хөдлөл гэдэг юм удирдах чадвар гэдэг юмыг EQ гэдэг чадварыг бид нар өөртөө суулгаж өгч байгаа ч тий. Энэ хүн ингэж байгаа учраас би ийм хариу өгөх юм бэ? Энэ хүн ийм бодож байгаа юм байна ч гэдэг юм. Ингээд нөгөө тарих нөгөө нэг илүү сайн ажиллаж энэ дээр ингээд сурах гэдэг шүү дээ тий. Бидний сэтгэл хөдлөл ингээд яг бидний үеийнхэн болохоор нэг дардаг тий. За тэгвэл гаргачлаа. Би ч яг сэтгэл хөдлөлөө гаргаж чаддаг төрлөө. Харьцангуй. Сэтгэл хөдлөлөө гаргачлаа гарахаар ер нь бурууд байдаг шүү дээ.
Одоо намайг бол дарддаг хүмүүс одоо нэг төрсөн ганц дүүгээс минь хэсүүлэл таарна шүү. Анаас дарил батрангоо шүү те. Өөрийгөө нэг жоохон дарддаг баймаар байна гэдэг. Намайг шүүмжилдэг. Тэгээд ингэ шүүмж авахаар хүнд мэдээж тийм таатай дуртай биш те. Тэгэхээр энэ тал дээр шүүмж би аваад идэх штэ гэх хүмүүс хэрвээ асуувал тэрийг нь гоё үгүйсгээд гоё час хийсэн. Зориг өгөхөөр гоё. Зөвл хэлээч. Гэхдээ нөгөө нэг хүмүүс нөгөө нэг тэр шүүмж гэдгийг чинь бас яагаад өгöd байгаа вэ гэдгийг л бас санах хэрэгтэй болчиход шүү дээ. Дахиад нөгөө нэг саяны ингээд бид нар нөгөө нэг ингээд ийм өөрийгөө хайрлна гэдэг энэ сэдвэр өөрийгөө хайрлах амьдралын утга учир гэдэг сэдвэр ингээд ярьсан чинь бүх сэтгэл судлалын бүх юм ярьж байгаа сте. Тэгэл тэрнтэй адилхан дахиад нөгөө дотоод руугаа нөгөө нэг одоо тэр шүүмжлэлийг сонсох мөчөд тэр хамгийн ойр дотны хүнээсээ сонсох нь илүү хүнд байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Эсвэл одоо бид нар чинь нөгөө зүгээр нэг юм танил төдий хүмүүсээ шүүмж за гэлэн гөрчдөг шүү дээ. За тэгсэн л ингээд мартчихдаг тий. Тэгтэл нөгөө нэг юм ойр дотны хүн чинь шүүмжлэх юм эсвэл нөгөө нэг сэтгэл хөдлөлөг чинь ингээ хорих зүйлүүд амар хийдэг тий. Чи битгий тийг одоо ийм үйлдэл хий заяа. Одоо ингээрээ за гэд тэр хүнээс өөр зүйл хийх юм бол дандаа тэгжээдэг миний үгэнд ороогүй ч гэдэг юм. Тиймэрхүү зүйлс болоод байдаг тий. Гэтэл тэр нөгөө нэг хүн чинь яагаад таныг хүлээмжшүүлэхгүй байгаа юм бэ гэдэг зүйл дээр л гомдол тань дээр үсээд байна гэдгийг л цаан анзаарах хэрэгтэй. Одоо өөрийн чинь өнцгөөс ярих юм бол тэ нэг юм тэр хүн намайг дандаа шүмжилдэг юм байна, дандаа ингэдэг юм байна гэдэг зүйл дээр юм хүлээмжшүүлдэг юм байна гэдэг дээр уур уцаараас төрнө. Хүлээмжшүүлэлт мэдрэхгүй байгаа тохиолдолд бас уур уцаар гэдэг зүйлийг бас хүн давхар ингээ мэдрээд явдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг заримдаа уурлан хэрэлдэн гэдэг юм зүйл болно шүү дээ тий. Нөгөө хүний хувьд бол хэлэх юм бол өөрийнхөө нөө дотоод руу бас нэг юм өнгөх зүйл бас болчих гээд шүү дээ. Өөрийгөө хүлээмжшүүлсэн юм уу та. Чи яг нөгөө өөрийнхөө тэр зүйлсүүдийг яагаад ингээ эргэн тойрны хүмүүсээ ингээд өөрийнхөө үгээр ингээд явуулах гэдэг юм бэ гэдэг зүйл бас нэг ингээд юм байгаад шүү. Тэрэн дээр бас нэг юм тэр хүнд бас бохомдол байх гэдэг шүү дээ тий. Тэр шүү дээ. Тэгээ надад бас яг тэгэж санагддгийн яг бүх хүн өөр гэдгийг ядаж ихний хэлчихэд хүлээмжшүүлчмөр юм шиг тийм бүх хүн өөр өгөгдөлтөө тийм өөр бие махбодтой бүх хүн одоо нэг айлын хүүхдүүд бай тийм нэг албан газрын хүмүүс бай хамаагүй бид нар чинь өөр өгөгдөлтөө хүмүүс байхгүй өөр одоо биологийн өгөгдлөр ч гэсэн өөр тэгэхээр ингээд бид нар чинь ингээд нэг хэвэнд цутгагдаагүй болохоор тэр өөр байх тэгээд нэг арай нэг юм ондоошлт байгаа шүү. Бид нар тэр ондоошлуудыг хүлээн зөвшөөрчвөл тэгээд өөрт ч амар түмэнд ч амрахгүй тий. Тэр ингээд нэг ондоошлыг ингээ ойлгоцсон хүмүүс чинь ингээд нэг юм одоо нэг юм 40 гаруй насны нэг одоо нэг гоё ихснэр байдаг шүү дээ. Энэ ингэчлээ идэх юм гэл тий. Энэ маа нөгөөх нь ингээ болчих тий. Нөгөөх нь хөдөлж за одоо нэг 2 хоног наадах чинь ингэж байгаа л айтайхан болчихдгийг ингээ тэр нь эргээд тэр хүндээч тухтаа ингээд хамгийн гол нь тэр хүн өөртөө 50 амгалан гэж бодож байгаа. Тэрийг шүүмжлээд байвал нөгөө шүүмжлэгдэж байгаа хүндээ ч хэцүү, шүүж байгаа тэр хүндээ ч бас тийм тухтай таатай биш байхаа. Нэрэл тийм шүү. Өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй нь энэний өмнө нөгөө мөнх шиг хч тойроос ирэлцсэн. Хүн өөрийгөө хүлээн зөвшөөрч чадаагүй хүн бусдыг хүлээн зөвшөөрдөггүй шүү гэдэг үг. Яг л болохоор так гэл. Бас л нэг юм тархины ансиг тайлж байгаа байхгүй. Тийм. Одоо тэр нөгөө хүлээмжшүүрэл гэдэг зүйл чинь өөрийгөө арилгах зүйл дээр бас нэг суурь юм бас явж байгаа гэсэн үг. Тэгэл тэрийг чинь бас хүлээмжшүүрэлт тэгвэл хэр удаа явагдах юм гэхээр бас тухайн хүнээсээ бас болдог байхгүй. Өөрийгөө илүү таньж мэднэ, дуртай муу дургүй мө гэдгийг ялгана, сэтгэл хөдлөл мэдрэмжээ таньна, тэр нэг ямар мэдрэмж юм үед ингэж төрөөд байгаа юм байна гэдгийг хайрлна бодно гэл ингээл зөндөө процессыг явагддаг. Ингийн тулд нөгөө хүн чинь сэтгэл зүйчдээр яваад байгаа учир нь уг нь тийм байхгүй. Одоо тэрийг нь сэтгэл зүйч нь чиглүүлж өгдөг гэсэн үг. Сэтгэл зүйчдээр очиж чадаагүй яг очих одоо нөхцөл нь бүрдээгүй нэг бол арай нэг очих зориг нь өрөхгүй байгаа хүмүүс гэдэг чинь тэрэн дээр олон жил ажилласан практик дээр ажилласан сэтгэл зүйчээсээ бас нэг тийм зөвлөгөө сонсгоорой тий. Яавал хүн одоо өөрийгөө хүлээн зөвшөөрөх тэр дадалд суух вэ?
Өөрийгөө л хамгийн гол нь бид нар хүлээн зөвшөөрчвөл бусдын асуудлууд нэг жижигхан болох гэдэг шүү дээ. Тий. Одоо нөгөө нэг яг тхийн тул эхлээд хамгийн гол нь өөрөө тайвшраад өөрийгөө сонсох нь амар чухал байхгүй. Тэгээ ингээд нөгөө нэг явангууд өөрийгөө нэг хайцсан нэг хугацаагаад байна шүү дээ. Тэнгүүт нэг юм тэр нэг орон зайгаа нөхөхийн тулд нэг юм жоохон харамсал явагдах гэдэг жоох юм уу тий гэх мэтлэн ингээд байдیں۔ Тэгэхээр хамгийн түрүүнд өөрийгөө сонсно. Би яг ямар үед ямар мэдрэмж төрж ийн энэ надад таалагдахгүй байна уу? Тэр гэрт нь орохоор нэг сандал нь таалагдахгүй байгаа гэж болно. Тэ? Харах болгонд юу мэдрэмж төрдөг байсан юм бэ шүү дээ энийг харахаар. Хүүхдүүдэд харахаар нэг тийм юмд явуулчмаар ингээд санагдаадсэн чинь ингэдсэн юм ба шүү дээ би гэдэг ч юм уу тэ нэг юм тэр нэг эвгүй мэдрэмжүүд болон тэрийг харахаар нэр таатай байсан юм байна. Би тийм юмд идэх дуртай юм ба шүү дээ тэ. Ерөөсөө өөрхөн дуртай хоолыг ингээд иддэггүй дандаа гэр бүлийнхнийхээ дуртай хоолыг байнга хийдэг байсан юм байна. Тэгэхээр би одоо ингэх хэрэгтэй юм байна ч гэдэг юм. Ингээд нөгөө нэг өөрийгөө сонсоод тэгэхээр бүх хэцүүсүүд нь орж ирдэг байхгүй. Одоо тэр дуртай дургүй юм байна. Нөгөө өөрөө танин мэдэх процесс чинь ингээд явагдаад байгаа зү тий. Өмнө нь сонсдгүй байсан учраас бусдын төлөө амьдраадсан учраас эсвэл одоо яг өөрийгөө сонсоод өөрийнхөө дуртай юм хаяа хийдэг ч байсан гэсэн нэг юм хүлээстэй болох юм болоо болохгүй нь болоо гэдэг юмтэй явж байсан ч байсан. Учраас тэр нөгөө нэг зүйлсүүд жижиг зүйлсүүдийг анзаараагүй явчихдаг. Баггүй юу. Тэгэхээр нөгөө нэг ингээд нөхөр нэг над руу яг ийм зүйлийн дараа ингэж харилцахаар надад таалагддаг байсан юм байна. Би гондоодсэн юм жижигхан. Ингээд исэн болохоор ингэж байгаа юм байна. Ч гэдэг юм тий. Одоо тэр чинь нөгөө нэг бэлгийн харилцааны хүртэл гарч ирж шүү дээ тий. Одоо ийм зүйлүүд дээр надад ерөөсөө энэ таалагддаг байсан юм байна. Би ингэт юм байна ч гэдэг юм тий. Гэх мэтлэн нөгөө нэг бүх зүйлсүүд дээр ингээл нөгөө юм жижигхэн юм шиг бүх зүйлс дээр л ингээл юм нөлөөгөө үзүүлж байгаа тэр зүйл. Тэгэхээр энэ хүний тэр нөгөө нэг бодол мэдрэмж бүх юм ингээ хоорондоо уялдаа холбоотой ингээл тойрол бүх жижигхэн зүйлс нь хүний нөгөө нэг маргаашхны амьдралд нөлөө үзүүлсэн л байж байгаа байхгүй. Үлгэл. Зан үйл гэдэг зүйлд нөлөө үзүүлсэн байгаа гэсэн. Тийм бит хоёр яагаад ингэж өөрийгөө хайрлаач, өөрийгөө хүлээн зөвшөөрөөч те одоо сая доо сэтгэл зүйч хэлснээр бол ингэж алхам тутамдаа л өөрийгөө ажиглаад ах юм байна гэж ойлголоо тийм. Тэгэхээр ингэж алхам тутамдаа яагаад өөрийгөө ажиглаач, өөрийгөө ингэж байгаагаар нь хайрлаач гэж хэлж байгаа гэвэл эргээд энэ өөрөө амьдралыг жаргалтай болгодог тийм. Айлын нөхөр юм уу? За магадгүй нэг хүүхд сонсож байгаа л тий. Тэр хүүхэд ингээд өөрийгөө ойлгочих юм бол эргэн тойрны бүх хүмүүсээ ойлгох нэ, хүлээн зөвшөөрөх нэ тий. Энэ эргээд ингээд нийгмийн нийтийн нэг хүний биш ингээд аз жаргал болж байгаа болохоор бид хоёр ингэж хэлээд байгаа шүү. Хувь хүнээс нь л чиглэж асуух гэдэг ингээд манай сэтгэл зүйчнэрийн онцлог л доо ингээд тойрлоо явчихдаг угаасаа. Хувь хүнээс нь л асуугаад ерөөсөө хариулт авч чадахгүй байна. Өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн өмнөх доо гэ. Тэ өөрийгөө хүлээн зөвшөөрснээ дараах доо гэ. Яг ямар байсан бэ? Өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн өмнөх доогийн бол маш одоо сэтгэл готралтай, төгшөөртэй, далд сэтгэл готралтай ч гэдэг юм иймэрхүү явагдчихсэн. Тэрнээсээ үүдэлтэйгээр нөгөө нэг психосоматик буюу одоо байнгын нэг юм толгой өвддөг ч юм уу нэг юм бие ажилласан шинжтэй байсан. Юу гэхээр ингээд байнгын нэг юм хэрэглээтэй ч юм одоо даралт гэсэж байгаа болов одоо ингэж байгаа болов гэдэг ч юм уу тийм нэг тиймэрхүү шинжтэй байсан. Өөрөө хүлээмжөөрөө тайвшраад тэр нөгөө нэг хайрладаг процесс руугаа нөгөө өөрийгөө дандаа нөгөө хайрладаг сонголтуудыг нөгөө хийсний дараа юу гэхээр тэр бүх шинжлэлүүд байхгүй болчихж байгаа. Одоо нэг тэр чинь нөгөө нэг зан үйлийн хэмжээнд очсон байсан зүйл маань тэгж эдгэрч чадсан гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэр нөгөө нэг зан үйл гэдэг чинь өөрөө нөгөө нэг айгу удаан процессын дараа болдог нөгөө нэг засал явагдчихж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо дор хаяж сэтгэл зүйчтэй уулзахад 3 жилээс дээш байх ёстой ч гэдэг юм явагдаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр зүйл өөрөө хүлээн зөвшөөрөөд өөрийгөө дандаа хайрлсан өөрийнхөө дуртай зүйлсүүдийг сонгодог тэр сонголтуудыг хийж явж явсны эцэс өнөөдөр юу ихлээр нөгөө би тэр өвдөд амлын өвдөд амлаа одоо ингэж амлаа гэдэг зүйл нь арай харцсан гайг болсон гэж ойлгож байна. Тийм яг энэ баггүй бид нар ингээд өөрийгөө ойлгохгүй өөртөөгөө ингээд тулхаас тэр шархлуугаа очиж тулхаас айгаад байвал эргээд энэ нөгөө саматик буюу хүний яг
бие махбодрыг нөлөөлдөг байхгүй. Эхлээд яг бид нар ч ингэ те өвдөж байгаа бол өвдөж байгаа байх таа гэдэг яг бодоггүй. Үнэхээр тэр даймжраад байвал сүүлдээ тэр эргэтэн яг өвдөнө. Тэр бүр ингэ ангаах ухаанаар очоод шинжилгээ өгөхөд чиний зүрх чинь өвддөг болно. Эхлээд өвдөж байгаа юм шиг санагдах байхгүй те. Тэгэхээр нөгөө бит хоёр өнөөдөр энэ ярьж байгаа сэдв чинь ерөөсөө л энэ байхгүй юу? Гэр дотор нэг өвддөг хүн байхад бус эрхэн тойрных хүмүүс жаргалтай байж чадахгүй шүү дээ тийм. Та өөрийгөө хайрлаж байгаа нь хамгийн хайртай өөр хүүхдэд хайрлаж байгаа гэсэн үг. Та өөрийгөө хайрлаж байгаа нь хамгийн хайртай ээж аавыгаа тайван байлгах юм хийж байгаа. Ингийн тулд л өнөөдөр бид нар ингээд дотгошоогоо өөрийгөө ингээд ойлгооч, өөртөө цаг гаргаач гэдэг ч байгаа шүү дээ тийм. Цаг гаргана гэхээр би ихлээл яг сэтгэл судлал үзэхгүй би ч өөрөө нэг юм хувь хүн тийм ч нөгөө бясалгал энтер гэлтэхгүй бясалгал намайг айгу над ерөөсөө нөгөө таараагүй ихний ээлжинд яг одоо намайг бясалгал хийгээд суу гэвэл яг харьцангуй чадах бах. Яг ингээд ихний ингээд бүр тэр асуудлуудтайгаа нүр талж тулж байгаа үед бясалгал гэл хэцүү шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн хүнд нэг таарсан юм болох нь чухал тий. Одоо манай сэтгэл зүйч доогийн бол жишээлбэл гоё бүжгэлдэг тий. Нэг хүн бүжгэлдэг байлаагт нэг хүнтэй чи йог хийдэг, нэг хүнтэй чи бясалгал хийдэг нь таардаг гэж болно шүү дээ. Энэ тал дээр. Тийм. Одоо нэг хүүхний онцлогуд гэж байгаа шүү дээ. Би ч одоо нэг йогт явах гэж аягүй олон хичээсэн. Тэгэл угаасаа нэг тийм нэг тайван амгалан юмд нэг уг хүн тийм дуртай биш учраас яшаалтаг бол болчих шүү дээ. Би өвдөж жоохон тэгээд байгаа мó гэдэг байна тийм. Би болголтон ч таалагдахгүй тийм нэг юм. Тэр нь хүртэл таалагдахгүй тийм нэг юм. Гэтэ ерөнхийдөө бол яг бясалгал бол миний хувьд бол хийх хувьд бол хийдэг. Яг бясалгал бол таалагддаг болдог. Йогийн хувьд бол нэг тиймэрхүү. Зөвхөн нэг юм удаан нэг тиймэрхүү темпний хөдөлгөөн тийм аюу дургуй юм шиг байна. Тэгэнгүүт одоо нэг бүжиг гэдэл тэгэнгүүт нэг дотроо ингээл янз байгаад байгаа шүү дээ. Тэгмүүд нөгөө ингээл нэг юм стандарт юу тиймэрхүү юм бол нэг сонирхгүй зингээ юм. Бас сонирхгүй тийм нэг юм бас л нэг юм жоохон тийм юм биш үү дээ. Гэл ингээл байгаад тийм нэг юм уцсан нэг тиймэрхүү юм биш үү дээ гэл тий. Тэгэл ингээл нөгөө өөрийнхөө нөгөө нэг яг сонирхож энэ өстой гоё юм биш гэдэг юм руу илүү сонирхоод ингээд явчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол бас л өөрийгөө нэхнэ шүү дээ. Йогч явж үзэх юм байна. За тэгэл нэг юм фитнес явж үзэх юм байна. Фитнест явж яваад нөгөө нэг өстой жинхэнэ булралтууд нь хүртэл таалагддаг хайртай болсон хүмүүс амар их байдаг шүү дээ. Амар гоё. Ямар гоё юм гээл тий. Тэгээ явж байгаа хүмүүс ч байна. Яг фитнесийн яг тэр нэг өөртөө таалагдж байгаа тэр зүйлээ олох нь хүнд амар маш чухал юм шиг байна. Тэгэхгүй бол угаасаа таалагдахгүй байгаа ч юм уу эсвэл нэг жоохон өөртөө нэг юм өөсөө хайсан зүйл таалагдахгүй байгаа үндэ үн чинь ингээд шалтгаан хэлээл өөртөө нэг юм доторх нэг юм хүүхэд нэг юм яриад байдаг шүү дээ. Нэг хүүхэд нэг юм дургуй юмдаа нэг явахгүй болохоор нэг юм ярьдаг шүү дээ. Өнөөдөр жоохон тэгээд ах шиг гизөвтөд ах шиг байна. Өнөөдөр хичээлд явах болчихоо тийм үндцэн бах та. Би нэг жоохон унтчул яасан гэдэг ч юм уу нэг тийм хүн ярьдаг үстэй. Тэг тэрнтэй адилхан өөрийгөө сонсох нь амар энэ дээр хүртэл амар чухал байгаа гэсэн тийм. Тэнгүүд одоо өөрийгөө сонсохгүй ингээл хүчлээл нөгөө нэг явахта чи заавал яв гэ. Бүр ингээл тэ зарим хүмүүс ч мөртэй байдаг шүү дээ. Багш болтол нь явж гэдэг юм уу. Тийм бүр ингээл нэг шийдсэн бол би. Гэхдээ тэр чинь одоо яах гэдэг юм бэ? Зүгээр ингээд эхэлж ингээд ганц удаа яваал тэр чинь өөрийгөө сонсоол тий. Сонсонгуудаа тэр чинь дуртай муу дургуй муу ядаж тэргээ мэдчих хэрэгтэй байгаа тийм. Гэдэг юм болоод шүү дээ. Тэнгүүд заавал тийм хүчлээл нөгөө өөрийгөө би нэг юм явсан бол би багш болох хэрэгтэй гэдэг нэг юм хүн байгаад байна шүү дээ. Тэгээ багш болох гэдэг гэдэг чинь нөгөө нэг тэр чинь яаж нэг шүүмжлэл сэтгэлгээ хэтгөгчсөн өөрийгөө байнга шүүмжилдэг боيو бусдыг ч гэсэн нөгөө шүүмжилдэг хүмүүс маань бас байх гэдэг шүү дээ. Яах гэдэг нь өөрөө ташуурдаж зовоож нөгөө мазохист гэдэг зүйл өөрийгөө тамлан зовоож тэр хүн чинь нэг юм ард нь гарангуйтай тэг яг яах гэдэг юм бэ бахарах гэдэг юм уу хүмүүс бол яг амар мундаг хүн шүү юмстай юм болгонд явдаг гэж хэлж байгаа ч гэсэн яг өглөөргаараа бол тэр хүн яг дуртай байсан дургүйсэн юм яг тэр хүн яг юу болж байгаа тийм гэдг нь амар чухал байгаа даа сте яг явахдаа дуртай муу гэхэлэр
дуртай л да. Гэхдээ нэг юм тийм би одоо багш болох ч байгаа гэдэг нэг ингэж байж байгаа хүмүүстэй би багш л та яагийн ч багш л да би гэлтэй. Та багш юм уу те та тэгвэл те ингэж багш болох ч байгаа нэг үнэн өөрөө гадаг шүү дээ. Тэр нэг уг нь бол өөр утга нь тэр чинь нэг амьдралын утга учир гэдэг байгаа шүү дээ. Багш болох ч байгаа утга нь нэг юм. Тэр хүн чинь хүмүүст багшлах гад те ингэж йогтой дуртай учраас багшлах гад те ингэж хүмүүст багшлах нь бас ингэж йогт бас дурлуулахын тулд байж болно те утга учир нь гэдэг зөвөр нөгөө нэг би гэхдээ багш болсон яах гээд байгаа нь мэддэггүй нэ яг тийм хүмүүс аягүй байдаг шүү. Тэг хүмүүсээс нөгөө яг нөгөө йогоор жишээ барьчлаа л давчлаараа тийм зөндөө зүйл байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Нэг юм янгутаал тэрнийхээ оргилд нүрнэ гэл би үцийн үздэг хүмүүс ингээл өөрөөгөө заавал тэр байгаад шүү дээ. Тийм та өөрийгөө хайгаад одоо йогоор идэх аэробик идэх юм уу те жимд яваад үнэхээр тэр тэндээсээ гарч ирээ та аз жаргал мэдэрч ажил энэ л би юм бэ гэж чадчихвэл тэрийг өргөлжлөл те. Гэхдээ тэгээд хүн болгон одоо тэнцээ нэг юм өргөө зогсож байгаа хүнтэй адилхан биш те. Нөгөө л хэлэхэд нөгөө одоо биологийн өгөгдлүүд өөр байхгүй. Тэ? Би махад ингээд хүлээж авах тэр төвшөө өөр болохоор үнэхээр яг та ингээд тэр дасгалт эхлээд ингээд яваад та жаргалтай байвал түүнийг өргөжлүүлээч л гэж бас бит хоёрын зүгээс хэлмээр байна тий. Ер нь бол тэгж хэлмээр байна уу? Бүх юмаа өөрийгөө сонсож эхлээл тэр чин дуртай муу дургуй муу би ер нь одоо яг ямар сэтгэлүүд яаж юм гэл ингээл хэлэх юм шүү тий. Тэгэнгүүт дараа нь та өөрийнхөө хүүхдүүд байна уу? Ерөн тойрныхоо хүмүүстэй байна уу? Хайрлал эхлэх нь шүү бус хүмүүсийг. Нөгөө хүн өөрөөсөө ухшилтай, эготой угаасаа би төвтэй байна. Тэр бол яалтчгүй угаасаа бид нар тархитай төрчихсөн. Угаасаа нэг юм төрчихсөн юм хүмүүс учраас бид нар яах нь тэрийг угаасаа яах нь төрөлхийн байгалийн өөрөөсөө ихтэй буруу дараа тийм буруу биш байгалийн зүйл учраас дараа нь бид нэр бус хүмүүсийг хайрлаж суралцах нь шүү дээ. Өөрийгөө хайрладаг хүн хизээж бусдыг хайрлах байх нь шүү дээ ойлгосон уу? За ингээд хүн болгон мэддэг юм шиг хэрнээл мэдтгүү сэдвүүдийн хүрээнд л найз нь ярих гэж хичээгээд байгаа. Яг ингээд сэдвийг сонсохоор хүн би мэдэн шүү дээ гэдэг. Гэтэл яг ингээд тулаад сонсохоор яг мэддэг юм уу мэдэхгүй юм гэсэн сэдвүүдийг барьж авахыг ингээд хичээгээд байгаа. Тэгээд өдөө хүртэл одоо ингээд сүүлийн асуултыг л одоо нээлтүүлэх гэдэг л да тийм. Хэлэгч минь магадгүй мэдлэг хийгээд мэдрэмж дутаад асуулгүй орхитуулсан зүйл байгаа болов хүмүүстэй хэлээд хүчмөр зөвлөчмөр ажлынхаа туршлагаа суулцмаар тийм асуудлууд байсан болов гэж сүүлийн асуултыг нээлтүүлдэж байна. Тийм. Хүн ер нь яг нөгөө өөрийгөө хайрлана гэдэг нь бол би эргэтэн тэр нөгөө миний яг одоо толгойчин байнга өвддөг бол очиод шинжилгээгээ өгчих хэмжээний таны хувцас чинь байнга мухаа явдаг бол тэр хувцаа угаачих хэмжээний ийм цэвэрхэн тэгээ дээрэс нь өөртөө ийм итгэлтэй байнга өөртөө ийм шүүмжил хилдэг бол байнга өөртөө үгүй би ийм гоё байна. Би өнөөдөр маш гоё ярьж чадна гэх мэтчлэн нөгөө нэг тийм өөртөө тэр хамгийн сайн найз нь байгаарай. Та ямар одоо гоё үгийг сонсомоор байна тэр үгийг өөртөө хэлдэг. Ямар муухай үгийг хэлхийг чинь бол бус хүмүүсээс хангалттай хэлчин танд. Тийм учраас хамгийн сайн найз нь хамгийн өөртөө хайртай тэр хүн байгаарай л хичээл байна. Ястаа гоё. Нэрээ өөрийнхөө найз нь байгаарай гэдэг. Энэ өнцгөөс өстө харж байгаагүй юм байна. Би ч гэсэн өнөөдрөөс эхлээд өөрийнхөө сайн найз нь байхыг хичээнэ нэрээ тэгж чадвал юм. За ингээд өнөөдрийн зулагийн дотоод аялал өгөр өндөрлж байна. Цаг заваа гарган хэдийгээр амралтын өдөр ч гэсэн хүрэлцэн ирсэн сэтгэл зүйч доод олорсрондоо маш их баярлалаа. Энэ ингээд асар том хүнлэл юм гялалаа. Тэгээд үзэгчтэй хандаж хэлэхэд өнөөдрийн сэдв та бүхний сэтгэл төрсөн байхаа гэж найдаж байна. Тэгээд та өнөөдөр хамаг сайнараа та хичээж байгаа шүү. Тэ өнөөдөр та хамаг сайнараа хичээж байгаа чинь л ингээ хангалттай шүү. Тэ та өнөөдөр өглөө босоод ингээ нарыг харсан. Та өглөө босоод
өөр хүүхдээ хоолсон, та өглөө босоод ажилдаа явсан, та өглөө босоод төгжрэлтэй гэдгийг мэдсэн ч гэсэн ингээд зам дээр машинаа бариад гарсан. Энэ бүхэн чинь л ингээд хангалттай шүү. Та бүхэн яг та ингээд өдөр болгон өөрийнхоороо хичээж байгаа шүү. Өөрийнхөө тэр хичээж байгаа хичээл зүтгэлээ битээ ингээ багаар үнэлээрээ тий. Таны хийж байгаа үйлдэл бүхэн чинь та амьдралынхаа төлөө, өөрийнхөө төлөө, бусдын төлөө хичээж байгаа одоо үзэгдлүүд шүү гэж хэлмээр байна. Баярлалаа, баяртай.